Таавд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. За өнөөдөр Монгол Улсын хэмжээнд Сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлж сонгуулийг зохион байгуулж явуулж байна. Энэ 10 дугаар сарын 19-ний өдрийн хавх гарагт бол санал хураах ажиллагаа бол өглөөний 7 цагаас өчигдөр 22 цагийн хооронд явагдана. За би та бүхэнд мэдээллийнхээ ихэнд хууль эрх зүйн орчны ямар заалтуудыг мэдүүлж хэлж байна. За нэгдүгээр бол Сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг зохион байгуулах дээд байгууллага нь тухайн орон нутгийн сонгуулийн хороо байна гэж хуулийг заасан байна. За Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг зохион байгуулах дээд байгууллага нь Сумын сонгуулийн хороо. Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг зохион байгуулах дээд байгууллага нь дүүргийн сонгуулийн хороо. За аймаг нийслэлийн сонгуулийн хороо ямар үүрэгтэй оролцох гэхээр аймаг нийслэлийн сонгуулийн хороо мэрэгжил арга зүйн удирдлагыг хангаж оролцсноо. За сонгуулийн ерөнхий хороо бол бас хуулиар үүрэг бүтээсэн. Санхүүжилтийн нь бол сонгуулийн зардлыг улсын их хурлаар батлуулж тэгээд Сум дүүргийн сонгуулийн хороо бол аймаг нийслэлийн сонгуулийн хороод хууль хяналтыг хийсэн. За хоёрдугаар сонгуулийн ерөнхий хороо бол сандын хуудас болон санал авах тоолох техник хэрэгслийг бол бэлтгэж Сум дүүргийн сонгуулийн хороодд бол хүлээлгэж өгсөн байна. За ийм ажлууд одоо хуулиар бол ийм үүрэг хүлээсэн. За сонгуулийн дүнг хэн нэгтгэж хаана өргөн барих вэ гэхээр зэрэг хуулиар бол Сум дүүргийн сонгуулийн хороо энэ Сум дүүргийнхээ иргэдийн хурлын сонгуулийн дүнг нэгтгэхэд тухайн одоо Сум дүүргийнхээ иргэдийн хурлд бол дүнг гарснаас хойш бол 5 хоногийн дотор өргөн мэдүүлнэ. За Сум дүүргийн сонгуулийн хороонд дүнгээ 7 хоногийн дотор бол аймаг нийслэлийн сонгуулийн хороонд одоо өргөн хийнэ. За ингээд бол нийтэд мэдээлэл юм байна. За өргөн барих нийтэд мэдээлэл нь бол 7 хоногийн дотор дүнгээ Сум дүүргийн сонгуулийн хороонд хэлнэ. Өргөн барих нь тухайн одоо Сум дүүргийнхээ иргэдийн хурлд өргөн барих нь бол 5 хоногийн дотор. Ийм байна. За энэ удаагийн Сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн автоматжуулсан системийн хуулийн дагуу зохион байгуулж байгаа. Улсын их хурлаас бол тогтоол гаргасан. За энэ тогтоол нь бол сонгуулийн автоматжуулсан системээр энэ одоо сонгуулийг зохион байгуулахыг зөвшөөрсөн тогтоол гаргасан. Энэний дагуу бол сонгуулийн автоматжуулсан системээр бол энэ сонгуулийг зохион байгуулж байгаа. За ингээд сонгуулийн ерөнхий хороонд бол 12 цагийн байдлаар бол бид бас мэдээлэл авсан. Яг тэгэхээр хэдийгээр дүүргийн сонгуулийн эрчим мэдээг нийслэл одоо хийж байгаа аймагуудынхыг бол манай хэвлэл мэдээллийн тэр хүн очиад авч чадахгүй. Тухайн орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага нь бол мэдээлж байгаа. Тийм учраас энэ нийслэлд байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудад одоо бас энэ аймаг нийслэл Сум дүүргийн сонгуулийн хороодоос ирсэн мэдээллийг бол бид та бүхэнд нэгтгэхэд бол энэ удаа танилцуулах гэж байна. За ингээд мэдээллийг бол эрчим мэдээг сонгуулийн хороонд нарийн бичгээр хавцах юм. За өдрийн мэд хөшүүлээ. Тэгэхээр 2016 оны Сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн явцын мэдээлэл 12 цаг, 17 цаг, 22 цаг гэсэн ийм 3 цагууд тавьж байгаа. Ингээ 12 цагийн байдлаар авсан мэдээд та бүхэнд аймаг тус бүрээр нь танилцуулъя. За Аранга аймаг бол 19.5% тавина. Би бол шууд хувийн хэлээр хэлчихэж байна. Баян Улгийн аймаг 13.2, Баян Хонгор аймаг 21.1, Булган аймаг 18.5, Говьалтай аймаг 22.8, Говьсөмбөр аймаг 20.7, Дорногов аймаг 22, Дорнод 20.8,
дундгой 17.8, Захан 25.5, Өвөр хангаа 23.8, Өмнөгов 23.8, Сүхбаатар 32.7, Сэлэнг 17.7, Хөвэм 22, Увс 18.9, Ховд 25.1, Хөвсгөл 15.8, Хинти 23.1, Дархан 13, Орхон 12.2. Ингээд аймгийн дунд одоо бүх аймгийн ингээд нэгтгэд аваад үзэхэд дунджаар 19.9 хүнтэй байна аймагуудын дунд. За дүүргүүдийн хувьд бол Багнуур дүүрэг 16.5, Баг ханга 24, Баянгол 14.3, Баянзүрх 11, Налах 19.4, Сонгон хайрхан 11.7, Сүхбаатар 14.8, Хаануул 14.1, Чингэлтэй 12. Ингээд нийслэлийн дүн бол 12.9 хувьтай. Улсын хэмжээнд аваад үзэхээр 16.8 хувьтай бол 12 цагийн байдлаар бол эрдэсийн явц ийм байдалтай байна гэдгийг бас хэлэх байна. За тэгэхээр эрдэсийн мэдээ таахын танилцууллаа. За 12 оны орон нутгийн сонгуулиар бол 12 цагийн байдлаар улсын дунджаар 15.7 хувьтай гэсэн. За аймгийн дунджаар бол 18.3 хувьтай. За нийслэлийн дунджаар бол 12.3 хувьтай байсан. За мөн за 16 оны энэ оны улсын их хурлын болон аймаг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн эрдэсийн мэдээ 12 цагийн байдлаар бол за улсын дунджаар 23.4 хүртэл байсан. За тэгэхээр энэ дээрээс юу харагдаж байгаа нөхөр зэрэг энэ эрдэсийн мэдээ бол энэ өнгөрсөн их хурл аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн эрдэстэй цагийн байдлаар ингээ харьцуулаад үзэхэд бол харин бас бага байна. Тийм учраас бол сонгуулийн ерөнхий орноос энэ сум дүүргийн сонгуулийг удирдах зохион байгуулж байгаа сум дүүргийн сонгуулийн хорогт бол бид бас энэ талаар бол бас анхааруулж хэлсэн. Ирц бол муу байна гэдэг. За мэрэгжил арга зүйн удирдлагаар хангаж байгаа аймаг нийслэлийн сонгуулийн хорогтод бас анхааруулсан. Эрдсэндээ анхаараарай. Эрдс чинь бол энэ зуны 6 сарын одоо их хурл аймаг нийслэлийн сонгуультай харьцуулахад бага байх шүү гэдгийг бид анхааруулж хэлж байна. За цаашдаа бол одоо бас энэ ер нь бол бас манай аймаг сумдаас бол мэдээ авч яхад бол зарим газар даваагүйгээ хаагдсан цастаа бас иргэд бол сандаа өгт бол бэрхшээлтэй байна гэж хэлж байна. За бидний зүгээс бол бас онцгой байдлынхантай ярьж байна. Аймаг нийслэлийн онцгой байдлын бол бас шугамаараа ярьж байна. За иргэдийн сонгох эрхийг нь бол хангахад бол тусалцаа үзүүлж ажиллахыг бид бас зөвлөж байгаа. Онцгой байдлын зам одоо даваад бол нэг аль болох бол иргэдийн сонгуультай идэвхтэй оролцуулах энэ тал дээр анхаарч ажиллахыг бол тухайн сонгууль зохион байгуулж байгаа сонгуулийн хорогт нь бол бид бас анхааруулж хэлж байна. За өчигдрийн байдлаар өчигдөр бол зөөврийн хайрцгаар санал авсан. Зөөврийн хайрцгаар бол санал авах ажиллагаа бол амжилттай зохион байгуулагдсан. Улсын дунджаар бол нийт зөөврийн хайрцгаар санал авах сонгогчдын 94.9% нь санал авсан. 94.9%. За аймгийн дунджаар 95%-тай. За нийслэлийн дунджаар бол 93%-тай байна. Нийт одоо зөөврийн хайрцгаар санал өгөхөөр бүртгүүлсэн сонгогчдын одоо 94.9% бол санал авсан. За зөөврийн хайрцаг бол амжилттай болсон. За одоо нэг санаа зовоож байгаа юм бол энэ одоо үлдсэн санал хураал за энэ дээр бол эрс бол одоо 12 цагийн байдлаар бол бид бас хангалтгүй байна гэж хэлж байна. Тийм учраас сонгууль зохион байгуулж байгаа сум дүүргийн сонгуулийн хорогт бол сонгуулийн ерөнхий орноос бол анхааруулж байна. За ингээд нийт одоо сонгогч иргэдтэй хандаад
сонгуультай идэвхтэй оролцож саналаа өгөхийг сонгуулийн ерөнхий орооны нэрийн өмнөөс та бүхэнд уриалж байна. Сонгуулийн хэрэгцэх хэрэг тариулал өгөхгүй бол яах вэ? Нэгдүгээр хоёрдугаар мэдээллийн шуурхаар чадахгүй бас их байж чадахгүй. Хаанаас мэдээлэл өгөхгүй яаж одоо энэ мэдээлэл өгөх юм бэ? Энэ ахтай. За мэдээс үгүй. 50% өрөхгүй бол хуулийн заалттай. 50% хүрээгүй хэсэгт бол нэмэлт сан хураалт явуулна гэсэн хуулийн заалттай. За энэ нь бол нэмэлт санд хураалт явуулах тухай шийдвэрийг тухайн сум дүүргийн сонгуулийн хороо гаргана. За тэр явуулах хугацаа нь бол 7 хоногийн дотор. За мэдээллийн тухайд бол хуулиараа бол сум дүүргийн сонгуулийн хороод нийт мэдээлэл үүргээ хүлээсэн байж байна. Хуулиараа нийтэд мэдээлэл үүргийг тухайн сум дүүргийн сонгуулийн хороо хүлээсэн. За өнөөдрийн хэвлэл мэдээллийн одоо байдлыг харж яхад бол өглөөнөөс хойш бол бид бол хэвлэл мэдээллээр бол мэдээлэл айгуу сайн явж байна. Манай аймагуудаас ирсэн мэдээлэл гаргаж байна. Дүүргүүдээс ирсэн мэдээлэл гаргаж байна. За хэвлэл мэдээллийн тухайд бол сонгуулийн явцыг бол айгуу мэдээлж байна гэж үзэж байна. 2012 онд хичнээн хэсэгтээ дахин саналаа явуулсан. Дээрс хөхгүй биш гарч. Тийм мэдээлэл байна. За тэр бол олон хэсэгтэр гарсан. Ер нь бол олон бараг нийт аймаг дүүргүүд дээр бол гарсан шүү. Тэрний яг хөөхөд жишээлх юм бол хан уул дүүргийн нэг хэсэг дээр ганцхан хүний саналаар ирж хүрээгүй. Тийм явдал гарсан. Тэгэхээр нэг хүний санал ямар үнэтэй вэ гэдгийг одоо харуулж шээ. Нэмэлт санал хураалт гэдэг чинь дахиад саналын хуудас, дахиад зохион байгуулалтын арга хэмжээ нь, дахиад зардал гарна шүү. Тээвэр шатхуун гэдэг ингээд ийм зардлууд гарна. Тийм учраас бол манай ард иргэд энэ үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдлээд энэ өдөр бол одоо саналаа идэвхтэй өгөхийг бол дахин уриалж байна. Хоёрдугаарт бол төрөөс одоо анхаарал хуулиндаа энэ одоо санал өдрийг бол амралтын өдөр байна гэж заасан. За өнөөдөр сонгуулийн ерөнхий ороонд бас гомдол ирж байгаа зарим байгууллагууд одоо ажилчтай амраахгүй ажиллаж байгаа гэсэн юм гомдол ирж байна. Тэрийг бол тухайн байгууллага, тухайн яам салбарын удирдлагатай бол бид нар ярьж одоо зохицуулах арга хэмжээ авчихна. Хуулийн сонгуулийн хэлцээ шууд саналын хураалтын талаар гаргасан шүү дээ. Тэгэхээр энэ үеийн харилцан адилхан болох сонгуулийн олон нэгэн зэрэг хийж болох юм шиг байна. За их хурлынхыг бол харуулсан. Яг тэгэхээр их хурлууд цөөхөн үнээр дэвссэн. 1000 хүрэхгүй 498 хүн дэвссэн. 498 хүн. За энэ удаагийнхыг бол харуулах боломж байхгүй. Яагаад гэвэл зэрэг нэг дэлгэцэн дээр 15,000 хүний нэрийг мэдээлэлтэй нь оруулах боломж байна. Нийтдээ 1765 тойрогт 15,000 гаруй хүн нэр дэвшиж байгаа. Энэ 15 хүний овог нэрийг 15,000 хүний овог нэрийг тэгээ тойрогтой нь угаартай нь хэсэгтэй ийм мэдээллийг оруулах техникийн боломж одоохондоо манай улс төш өөр одоо энэ мэдээллийн технологи хөгжсөн улс хийж чадаагүй. Бид бол яг үхээр зэрэг ерөнхийлөгчийн сонгуулийн дүн дэлгэцээр шууд дамжуулж үзүүлнэ. Энэ 15,000 хүний мэдээллийг бол өнөө шөндөө одоо дэлгэцээр үзүүлэх боломж хараахан техникийн боломж байна. Зарим даваагүй хаалцсан гэж ухаалтаас аль амны айлсан юм. За өнөөдрийн өглөөний авсан мэдээгээр бол баруун аймагуд Төвийн аймгийн зарим одоо сумдаа цас ихтэй зам одоо даваагүй хаагдсан юм мэдээлэл. За цагуураас бидэнд өгсөн мэдээлэлээр бол өнөөдрийн Сүхбаатар Хинти Дорнод аймгаар бол бас цастаа шуурхтай гэсэн юм мэдээ өгч байна. Тийм учраас бол бид нар энэ одоо харанхуй болохоос өмнө иргэдээ сайн одоо ойлгуулаад уриалаад тэгээ саналын өгүүлэх ажлыг зохион байгуулахыг бол сонгуул зохион байгуулж байгаа сум дүүргийн болон
арга зүйн удирдлагаар хангаж байгаа аймаг нийслэлийн сонгуулийн хороотлогыг бид анхааруулж хэлээ. За энэ одоо мэдээлэл энэ бас сонгуультай идэвхтэй оролцохыг бол манай хэвлэлийн байгууллага бас сайн дамжуулж өгөөрэй гэж та бүхэнд хүсэж байна. За баярлалаа. За